тэгэхээр хүн ингээл би хэцүү бэ, надаа муухай байна, би гутарч ийн гэх тусмаа нөгөө тарих маань юу хүлээж авах вэ гэхээр гутраад байгаа юм байна. Энэ ингээд байгаа юм байна. Болохгүй байгаа юм байна. Бүтэхгүй байгаа юм байна гэд тарих хүлээж авсан бол би маань тэрийг хийж эхэлдэг. Болохгүй бүтэхгүй байл. За юм ингээ ботсон ч шин юм ботсон ч гэсэн тий энэ болохгүй юм чинь тий гэсэн. Илүү сайн зүйлийг бодох тусмаа би тайван байна. Би яаж жаргалтай байна тий. Илүү сайн бодох тусмаа тэр нь тархин хүлээж аваад би махбодын үед хөнгөрөө сайхан болоод тий болно. Би сайхан байна гэд бусдад түгэн гэсэн. Тэгэхээр ингээд сөрөг мэдээлэл донд өөрийгөө дарах тусмаа л өөрөө тэр сөрөг зүйл нь болоод тэр түгээгч болсон байдаг. Тэрийг бусдад түгээгээд өгсөн байдаг. Өөрөө мэдхгүй ч юм уу эсвэл мэдээд ч юм уу те айд сандрал бусдад түгээдэг ч юм уу эсвэл ямар ч хомсоргүйгээр ингээ хүрчихээ гэдэг ч юм тийм болцсон байдаг. Эрэг мэдээллийг аваад эрэг мэдээлэл өөрөө авах тусмаа эрэг зүйлийг те алга болно. Коронавигийн хувьд бол корона утахгүй алга болно гэдэг ч юм уу те тиймэрхүү мэдээлэл бол бусдад түгээж бас өөрөө авч байгаа. Яагаад гэж ихээр тараагаад байгаа сөрөг мэдээлэл их байгаа учраас тий хүмүүс ингээд 3 хүн тараах 10 хүн тараах нөгөө эрэг мэдээлэл чинь бүр хэд 2 нугалт 1 дугалцсан тий тэгэхээр нөгөө хүртэж байгаа хүмүүсүүд нь сүргийн хүртээд байгаа учраас тэр нь 10 хүн авчлаа буцаад 10 гэж байгаа. Тэгэхээр нөгөө эрэг мэдээлэл нь 3 хүн авчихсан цаашаа 3 гэж 6 гэж явдаг ч юм уу. Нөгөөт нь 20 болоо авцсан нөгөөт нь 6 дээр байдаг ч юм уу тий эрэг мэдээлэл рүү хурцтай хүмүүсийн одоо анхаарлыг татах ч юм уу тий нөгөө нэг хүмүүсүүд нь илүү тараагаад гэсэн. Тэгэхээр хүмүүсүүд ингээд хумсартаа тарааж болно, эсвэл хумсргүйгээр тарааж болно. Үнэхээр тараа гээд нийгмийн эсрэг заавал хийж тарааж болно. Эсвэл хүмүүсийг ингээд болгоомжлуулъя гэж ч юм уу тарааж болно. Эсвэл бүр амар дуртаадаа ч юм уу тий түгшээ гэдэг ч юм уу эсвэл анхааруулъя. Ер нь янз бүр тухайн хүний одоо сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад түгэж байгаа. Гэхдээ яг юу нүн бэ гэхээр эрэг мэдээлэл багт харж байгаа, сөрөг мэдээлэл нь эргээсээ бодвол нэг дахин илүү тарж байгаа нь хүмүүсийн одоо массаараа сөргийг хүлээж авч байгаа. Нөгөөс сөрөг мэдээлэл хүлээж авслаа. Энэ гिचээ тараачиг гэх биш. Энэ сөрөг байна. Хүмүүсийн дархлааг нь унгаан ч юм уу сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлнө. Энийг ингээ орхичий тий эргийн түвээ гэдэг ч юм уу. Тэгээд хувь хүн өөртөө л хүлээгээд авч байгаад нэг хүн ингээд зогсоочлоо шүү дээ. Тэнгүүт нөгөө 10 хүн чинь нэг хүн зогсоочлоо гэж цаашаа багасаа явчих. Тэгэхээр яг тухайн хүн сөрөг мэдээлэл хүлээж авсан бол цааш нь түгээхгүй тий тэрийг шүүж тунгааж яг үнэн үү боддгоо тий баримт нотлохоон дээр түгээх хэрэгтэй. Тийм байхгүй бол сайхан зүйл эрэг зүйлийг түгээвэл яг илүү масаараа тайван болно, жаргалтай болно тий. Ерөнхийдөө бол бага насны хүүхдүүд мэдээллүүдийг томчуудыг бодвол шүүж тунгааж авах чадвар нь илүү их одоо бага бас илүү их стресс амархан сэтгэл готролд ордог. Баг гэдэг тэрийг мэдэхгүй биш те. Баг гэдэг тэрийг сонсоогүй биш тийм биш. Харин илүү их тэрийг шууд хүлээгээд авчдаг гэсэн. Сөрөг байна уу, эрэг нь хамаагүй шууд хүлээгээд авчдаг. Энийг яах вэ гэхээр эцэгчүүд маань за балчаа насны те 0-оос 4 ч юм уу 5 насны хүүхдүүд бол насанд нь тааруулаад ойлгуулаад дархлааг нь нэмжээд гарын сайн угаалгаад гэдэг ч юм уу те хөжилтэй байдлаар ингээд өнгөрүүлж байна. 6-аас 12 насны хүүхдүүдэд бол яг уу гэхээр яг ямар мэдээлэлтэй байгаа юм, яг юу мэдэрч байгаа юм те юу энэний талаар одоо яг яаж байгаа юм гэдгийг нь сонсох хэрэгтэй гэхлээр хүүхдээ яг ямар мэдээлэлтэй үнэн зөв мэдээлэлтэй байна уу? Энийг яаж хүлээж авч байгаа юм те хэцүү байдлаар хүлээж авч байна уу? Эсвэл гэрээ бүлийнхантайгаа байлаа гэд эрэг байдлаар хүлээж авч байна уу? Тэрийг сонсоод тэрэн дээрээ буруу байвал зөв болгоод ч юм уу те яаж хүлээж авч байгааг нь эцэгчүүд маань сонсож тэн дээр нь мэдээлэл өгөх зүйтэй. За харин өсвөр насны хүүхдүүд болохоор илүү том болсон байгаа учраас шүүж тунгааж авах чадвар нь бол ер нь бага наснаа бодвол те их байгаа. Тэгэхээр яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд илүү нийгмийн тал руу хандлагатай, найзууд тал руу хандлагатай болохоор яг тэр тал дээр бухимдалтай ч юм уу, стресст орох, зан ааш нөөрлөгдөх тийм магадaltaй учраас эцэгчүүд маань одоо харилцаа үүсгэх хэрэгтэй. Бага насны талаар ярих ч юм уу, эсвэл гэр бүлийнхаа өвөө эмээ те гэр бүлийнхаа талаар ярьдаг ч юм уу, хүүхдүүдтэйгээ байнга биш ч гэсэн 7 хоногт нэг удаа тийм дотон харилцааг үүсгэж яриа өрнүүлэх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө бол хүүхдүүдтэйгээ яг насныхаа онцлогт наравч хамтдаа тоглол ер нь бол хүүхдүүд яд баярлна. Мэдээж ингээд сэтгэлэгтэй явж байгаа хүүхдүүд айгүй тийм дарамт авж байгаа тий. Зөв зүгээр явдаг байснаа гинтл бүр ингээ хаагдаж. Гэхдээ нөгөө төр эцэгчүүд нь хамт байгаа учраас зүгээр эцэгчүүдийн хувьд нэг харах зүйл нь бас нөгөө бага насны хүүхдүүдтэй бол эцэгчүүд тайван жаргалтай бол бага насны хүүхдэрийг мэдрээд адилхан тийм байдаг. Төвшөө ч юм уу жоохон санаа зовнууд
бас яг дагаад тиймэрхүү байдалд орчдөг. Тэр нь яаж гарах вэ гэхээр мэдээж ингээд заашаас нь ч юм уу характераас нь хийж байгаа үйлдэлээс нь тоглож байгаа тоглоомоос нь гарчдаг. Тийм учраас эцэгчүүд нь өөртөө бага насны хүүхдүүдтэй эцэгчүүд нь өөртөө илүү тайван байлгаж хүүхдүүдтэйгээ тоглол стрессгүй, сэтгэл готролгүй те сайнаар даван тална. Бага бол өсвөр насны хүүхдүүдтэй эцэгчүүд маань илүү хүүхдүүдтэйгээ ярилцаж те илүү хамтдаа цагийг өнгөрөөвөл мэдээж хайраар өссөн хүүхдүүд мэдээж хичээл ном гэлтгүү тэнд анхаараа өчтдөг. Хайр халамжаар өссөн хүүхдүүд харин нэг тийм сөрөг байдлаар уур бухимдлаар санаа зовсон тийм ойлгомжгүй байдалд өссөн хүүхдүүд маань эргээд ингээд тийм санаа зовдөг хичээл номдоо ч гэсэн хандах нь багасчдаг учраас эргээд эцэгчүүд маань хүүхдүүдийн орчин нь олж явж байгаа, нийгэм нь бас болоо явж байгаа. Энэ үед бол коронавирус бид нар чинь нийгэмд гарахгүй ил гэртэл байгаа юм чинь болж байгаа учраас эргээд эцэгчүүд маань хариуцлага нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүүхдийн насанд нь тохируулаад тоглох, харилцаагаа сайжруулах энэ боломжийг ашиглаад нөгөө нэг ойлгохгүй байгаа төр өсвөр насны ойлгохгүй юм биш. Хүүхдүүд өсвөр насны хүүхд тарин эцэгчүүд нь хэрэгтэй байдаг. Зааж хэлбүүлэх, дотын ярин өрнүүлэх мэдэхгүй зүйл маш их гардаг. Тэгээ яагаад өсвөр насны илүү одоо гэхээр өсвөр насны хүүхдээсээ том өнрөө шилжиж байгаа учраас маш эмзэг байгаа. За энэ эмзэг байгаа үед нь корона гэдэг ингээд яачингууд нь бүр эмзэг болдог ч юм уу илүү хүн дээр тусч байгаа ч юм уу байж магадгүй учраас хүүхдтэйгээр нь харилцаад байх нь зөв.